байр зүйлтэй ямар ойлгох. За ер нь яг хөдөлмөрийн тус биерчтэй хэд орчим ажлын байр суурь яваад эзэн хэлж байгаа. За бүхэн бол систем өглөө болон ажиллаж байгаа хүмүүсийн захиалга буюу ажиллагчдын үнийн мөнгө банаараа төлөвлөж бүхэн ажиллаж ингээд ажлын тулгуурлаараа хийх авдаг байгаа. За энэ бол бонжаар үдний 50-60 ажлын дээр заасан. За зарим үедээ бол 100 гаруй ажлын байсан болов. Тэгэхээр дуусчаа би ахаад ингээд нөгөө ажил хайж байгаа хүмүүсийн хамлаас болоод ажлын байр суурь тэнцэхгүй тэгэхээр очиг гэсэн мөн болохгүй ингээд цагаан баггүй гэдэг ийм шалтгаануудаас болоод залуучууд ба ажлын байр суурь чадсгүй зөндөө байна. Тэгвэл баярын университетээр баяртай холбоотой баяр зохион байгуулалт шинжилгээ арга зохион байгуулалт гэдэг ажлуудаар энэ залуучуудыг маш ихээр авч байгаа газрууд байна. За яг ялангуяа бас хөдөлмөрийн төв биерчдээр зөвхөн ажил олгох биш бас сургалт явуулах гэж сонсч байсан. За энэ талаар та дэлгэрэнгүй мэдээ өгнө. Сургалт явуулахаас гадна өөр бас ямар үйл ажиллагаанууд явуулдаг байна? За энэ бол бид хүм ах үзэн байгуулсан цагаас ажилдаа орлоготой Монгол залуу гэдэг хөтөлбөрийг улс орон дээр амжилттай хэрэгжүүлсэн. За энэ хөтөлбөрийн үр дүнд 330 сум дөрвөн гэдэг ийм яг сум-сумын залуучуудыг оюутан зуны амралтаар нь ажилуулдаг. Эдгээр чирэг хөдөлмөрийн төв биерчдээр зөвхөн ажил олгох биш бас өөр олон үйл ажиллагаа явуулдаг гэж би сонсч байсан. Жишээ нь одоо сургууль зохион байгуулах юм те. За бас өөр ямар зөвхөн ажил олгохоос ямар үйл ажиллагаанууд тогтмол явуулдаг юм лээ. За залуучуудын ажлуудыг бууруулах чиглэлээр бол бид хүн олон талд үйл ажиллагаа зохион байгуулдаг байгаа. За хамгийн анхны жишээ бол ажилдаа орлоготой Монгол залуу гэдэг хөтөлбөрийг улс орон дээр 2 жилийн хугацаанд зохион байгуулсан 330 сум дөрвөн бүрх гэдэг багийг ажилуулж зуны хугацаанд ажилуулсан байгаа маш өргөнтэй хөтөлбөр болсон. За дээрээс нь сумын залуу хавшгаа 15 төсөлгээд ийм төслүүд явагдсан байгаа. За тэгээд 17 оных ажлыг бид өнгөрсөн 7 оног төлөвлөлөд 17 оныхоо төлөвлөгөөг гаргасан байгаа. За энэ төлөвлөгөөтэй холбоотой одоо уулзтууд зохион байгуулаад явж байгаа. Өчигдөр хэд бид бүхэн сэвчээрээ үйлчлэгээ агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа залуучууд төлөвлөгөөний дэмжих төслийн хамт олонтой уулзаад 17 оных нь ажлуудад хамтрах залуучуудын үйлчлэгийг нэмэгдүүлэх гэдэгтэй санал оноогоос солилцоо явж байна. За ер нь бол 17 онд бид хүн 4 ийм ерөнхий ангиллалд 30 гаруй ажлыг санаачлан хэрэгжүүлэх. За тэр дундаа 9 ийм шинэ төслийг оюутан залуучуудаа зориулан хэрэгжүүлэх гэдэг ийм төлөвлөгөө гаргацсан явж байна. За хоёлаа яг ярилцлагын хэмт хэлжсэндээ за ажилгүйд талд Монгол улсын хэмжээний хувьд 7% байсан бол 13%. За одоо яг үзэхэд 13% өссөн үзүүлэлттэй байгаа гэж ярьжсэн шүү дээ. За энэ хөө бас үзүүлэлтийг хэрхэн бууруулах ёстой юм бол яаж бууруулах юм бол хөдөлмөрийн залуучуудын хөдөлмөрийн биржээс ямар арга хэмжээ авч байгаа вэ? Юу хийж байгаа юм бол за ер нь бол томоохон юм эргээд үр өгөөж өгөх гэдэг юм төслүүдийг хэрэгжүүлэх, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх. Дээрээс нь бид хүн цагийн ажлын дэвтрээ эх хонд карт болох цагийн ажлын системийг бүх одоо ингээд олон улсын байгууллагуудад хэрэгжиж карт байдаг, оюутан бүлгүүнд байдаг. За тэр картаараа дамжуулаад ажиллаа хийдэг. За тэгээд картанд нь шууд ажиллаж байгууллагаас картанд нь дамжуулаад мөнгө орчдөг. Эргээд тэр картаараа автобусандаа суудаг гэдэг юм уу? Ахаад ийм үйлчлэгийн байгууллагуудаар үйлчлүүлэгтэй баг зэрэг хөнгөлт авдаг. За бизнес клубүүдэд үйлчлэх дахиад хөнгөлт авдаг гэдэг ийм оюутан маш хэрэгтэй ийм карт болгохоор ажиллаж байгаа. Тэгэхээр энэ картыг ингээд нийгэмд бий болгоод гаргана гэдэг нь өөрөө цагийн ажлын системийг Монголд бий болгох анхны томоохон алхмын цагийн ажлын ингээд хууль хэрэгцээ акт хүрсэн ийм алхмыг бий болгож байгаа. Тэгэхээр ийм картыг бий болгоод цаашаа ингээд энэ картыг нийгэмдээ өөр өгөөжтэй таниулаад явах юм бол маш олон оюутан залуучууд хэрэгтэй зүйл дахиад ажилгүйдүүдийг бууруулахад захиад ажиллагч байгууллага талаас харах юм бол ямар нэг хүн үнээр ингээд ажиллаа хийлгүүлээд өгдөг маш олон оюутнуудаар маш богино хугацаанд ажиллаа өндөр түвшинтэй хийх гэдэг ийм давуу талуудыг бий болгож байгаа. За хойлоо маш олон ажлын талаар ярьлаа. За булар цагтын хувьд одоо жоохон өөрхөн талаар ярилцсан. За булар цагтын мэдээж одоо ажлын цайны цаг болсон байна. Цайны цагаар юу хаана хоол идэж өнгөрүүлдэг вэ? За өнөөс гадна ер нь хэр их ажил нийтээс тардаг вэ? За манай ажил бол 6 цаг л тардаг. Тэгээд тэнд бол бүгд залуучууд байдаг. Ямар нэгэн байдлаар өөрсдөө сэтгэл зүрхээр ажиллаа ажиллая гэсэн ийм сэтгэлтэй болохоор нэгэндээ уусдаг гоё байдаг. Тэгээд цайны цаг бол бид хүн бүгдээрээ гараад ажлынхаа цайны газар бүгдээрээ хоолундаа идэх. Гэхдээ бас найрнаад
юм болгоод ингэж нэгээд гэж яддаг байгаа. Манай ажлын хүмүүс шиг халуудлаа. Одоо хэд ажилтдаг вэ? За бид хүмүүс үндсэн 4 ажилтнаа дээрээс нь нэмэлт 3 гэдэг 7 ажилтнаа. Ер нь бол 17 он гаргаад дахиад ажлаа ордоо өргөжүүлээд олон залуучуудаар ажиллаж төлөвлөж байгаа. За ерөнхийдөө бол ойлгомжтой. За бидний хүлээж хүрэлцэн ирсэн болор цогцтой маш их баярлалаа. За манай нэвтрүүлгийн ярилцлагын цаг дуусах төгсөн байгаа учраас би сүүлийн асуулт асууя. За ер нь болор цогц гэдэг хүний хувьд залуучуудыг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Одоо ингээ хөдөлмөрийн биерчийн дэд захирлаар ажиллаж байгаа хүний үед яг ажилгүйд их байгаа энэ үед залуучууд маань яах ёстой бол мэдээж ирээдүйн хөндлөө маш олон зүйлийг хийх ёстой хүмүүсийн нэг ажилгүйдэлтэй биш. За ажил хайхын төлөө бас өөрсдийгөө зориулж авах ёстой хүмүүс гэж бодож байна л да. За энэ тал дээр бас ямар үзэл бодолтой байдаг вэ? Залуучуудаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ? За залуучуудаа ийм тийм байгаасаа илүү жоохон тийм чармаалттай байгаасаа, гярхаа байгаасаа ямар нэгэн ажлын зар тавьад дахиж асуудаг те энэ хааны юу юм гэж асуудаг энэ байдлаар болоосоо тэн дээр ажлын зар дэлгэрэнгүй хийцэн байхад дахиж манай бэлэгчтэнд рүү холбоодог ч гэдэг юм уу эсвэл өөр ингээд шал өөр юм асуудаг ямар нэгэн байдлаар юм жоохон анхааралтай чармаалттай те дахиад өөрөө ажил олгож байгаа бол чигээс эзэн хэцүү заяа гэж юм сайхан үүдэг тийм болохоор залуучууд нь өөрсдөө жоохон хичээгээд явах юм бол ажлын барих байгаа шүү тэнд боломж бол маш их байгаа. Тэгэхээр тийм учраас залуучууд маань яг одоо гэртээ суугаад телевизээ үзчихвэл яг одоо гараа ажил хаагаараа залуучуудын хөдөлмөрийн биржид бол маш олон ажил зарлагдсан. Өдөрт 50-аас 60 эсвэл бүр 100-аас дээш ажлын байр бол бэлэн байдаг юм. Тийм учраас та зүгээр л ирэл анкет бүглүүлсэн байхад те та бүхэн рүү эргээд холбогдоод ажлын байртаа болгож өгөх юм сайхан газрын дэд захиралтай бид ярилцлаа. За болор цагт бидний урилга хүлээж хүрэлцээрсэн маш их баярлалаа. Ажлын маш том өндөр амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. За зочдтой уулзалт өдрөөлөлтийн ярилцлагын цаг энэ хүрээд өндөрлөж байна. Бид та бүхэнд маш их баярлалаа. Өндөр амттай дараагийн болондоо анхаарлаа.